За сайн байна уу? Сайн байна уу? Тэгээд Гөгөө минь таныг зориод асуулт асуухаар хүрээд ирлээ. баярлаа. За тэгэхээр юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Намайг Бадарчин уран заяа гэдэг. Дуучин мэргэжилтэй хиордны. Таныг нийтийн дууны гүнж гэж тодтогхон бичснийг уншиж ирсэн юм байна. Яагаад юу энэ чиглэлийг сонгосон бэ? Тийм үү? Яна ичлээ. Ер нь яагаад нийтийн дууны чиглэлээр одоо дуулах сонирхолтой дуулаад явж байгаа юм. Тэгэхээр өөрөө ерөнхийдөө сонирхолтой. Тэгээд бас нөгөө баян наснаас наримстай балчин хүртэл дуулдаг гэдэг утгаараа. Таны хамгийн анхны тайз ямар байсан бэ? Яг мэргэжлээ гэх юм бол 10 жилийн тайз. Дуучин болох хүсэл сонирхлыг тань гэр бүлийнхнээс нь хамгийн анх хэрхэн хүлээж авч байсан бол? Мэдээж маш сайхан хүлээж авч ирсэн. Маш их дэмждэг байсан манай ээж аваар нөгөө бага байхаас дэмждэг байсан. Тэгвэл хамгийн хайртай уран бүтээлээ нэрлэеч өөрийнхөө. Харц дундаа хайртай. Тэгээ харц нэртэй цомгоо бас гаргасан. 11 сарын 23-нд цомгийг бичсэн байгаа. Та аль нутгийнх вэ? За би Увсан Видис сумын харьяат энд 10 жилээ сурч төгссөн. Амбийн төвдөр ерөнхийдөө багаас төгссөн. Танд нутгийнхтэй санагдуулдаг 3 зүйл. Мэдээж нутгийн агтай шавлцай. Тэгээд ээж аваартай уцаар ярих болгондоо тэгээд нутгийн хаад уулгасан би бас тэрийг харахад үлдсэн байдаг. Нэр үлдсэн байдаг. Тэгээд хад болгондоо Тэгвэл бидэнтэй хүүхэд насныхаа сахилгагүй гинэн дурсамжаас хуваалцвал. Би баруух юм шиг өөртлөө бас таагаар их сахилгагүй байсан юм шиг байна. Одоо нэг орж иж байгаа болохоор юм байна л да. Бага байхдаа нөгөө толны өмнө зогсож байгаа. Одоо юм шиг ингээл толны өмнө зогсож байгаа. Яг ч өөргөө нэг өөрчлөлт санагдаад. Хоо би толны өмнө жижиг хайж байж тараад би тэр хайж яг өөрийнхөө хэсэгтээ чоолох тавих гэдэг. Тэрийг хайжсэн чинь нөгөөтг нь амар сонь богинохын хачин чоолох болсон. Дараа тэрийг аав ээж хоёроос айгаад бүр нөгөө гой болох өднөөс нийсэн хайчлаа. Яг юм халиуг юм шиг болохоор дараа нь тэр нь урах гэж бүр 3-4 сар би юм дөнгөж нөгөө нэг юм тэгдээ хийний ус ургаж байгаа юм шиг юм сөөгөр хийдэг үстэй яваад аав маань хаал болгондоо тийм аягүй их шоолдог байсан. Тэгэж нэг сахилгуудчихсан. Өөрөө бас 10 жилтэй байхдаа юунаас харсан мэдэхгүй нөгөө яг гоё шүү дээ юм хашглаадаа ингээд бүчиж сургууль дээр очиод найзуудаараа шодлчихсан. Таны хамгийн дуртай баяр юу вэ? Миний дуртай мэдээж цагаан сар. Тэгээд бас шинэ жил. Та ер нь хэдэн дээлтэй бол? Надад одоо хоор нэг 10-аад дийл байгаа. Таныг өөрийнхөө аль нэг хэсгийг өөрчлөх боломж олговол юугаа өөрчлөх байсан бэ? Өөрчлөе гэж бодохгүй байна. Яг л ихэс төрсөн чигээр л бич байгаа шүү дээ. Тэгвэл бүхий л насаараа нэг л дуу сонсоо гэвэл ямар дууг сонгох вэ? Ээжигээ бүвэн дуу сонсон. Та хэр сайн тогооч вэ? Би сайн тогооч гэж боддог. Агсан шүү. Би доор 3 ихтэй дүү те. Тэгээд ерөөсөө 2-3 дугаар ангид байхасаа л нөгөө хоол хийж сурсан ээж маань зааж өгдөг гэсэн. Тэгээд ерөнхийдөө сайн тогооч гэж үздэг. Тэгвэл таны хамгийн амттай хийдэг хоол? Хууц. Миний зургийн ажиллагаанд дуусчихлаа. Хэдүүл арай нэг тухтай газар очиж суух уу? За Би тэгээ. хувцас суулгаад. Тэгэхээр танд цагаан сарын бууз хийх ажиллагааны ямар үүрэг нь оногддог вэ? Би маш сайн илтдэг. Маш хурдан илтдэг. 8 дугаар ангид байхдаа нэг үйл чинь хамаатаас адангуудаар урилгатай явж уусны урил илтдэг байлаа. Сүүлдээ аашраад дийлэхгүй тэгээ байсан л та. Тэгвэл хүүхэд байхдаа авч байсан цагаан сарын хамгийн гоё бэлэг нь юу байсан бол? Барби. Куклтэй. Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
Сайн гэж боддог. Мэдээж сайн бахын төлөө хичээдэг. Тэгвэл бидэнд гэр бүлээ танилцуулаач. Ном бол дөрвөлээ. Нөхөр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. 2 хүүтэй. Нөхөртөөгөө анх хэрхэн танилцж байна? Анх яг л энэ нөгөө нэг дуу бичлэгийн анхныхаа дууг одоо студид бичүүлэх гэж очисон. Тэгээд нөхөртөөгөө анх танилцчихсан. Тэгэл тэр танилцсан түүх маань цаашаага одоо ингээд олон хуудас бичгтээ 2 хүүхэдтэй болоод амьдрал маань сайхан үргэлжлэл явж байна. Ер нь гэр бүлийн бат бэх харилцаа юун дээр тогтдог гэж та боддог вэ? Хамгийн нэгдүгээр итгэлцэл. Тэгээд хайр. Бас хүндлэл. Энэ 3 зүйл дээр тогтдог. Гэргийн хүнд заавал байх ёстой чухал зан чанар юу бол? Нэг гэргийн хүнд гэхэр чинь ер нь бол нэгнийгээ хүндлэл заавчгүй байх зан чанарын нэг. Тэгээд дээрэс нь нөхөр бас эхнэрийгээ сайн хүндлэн тэ. Хүндлэлийн үндсэн дээр энэ чинь амьдрал маань бат бөх. Тэгээд ямар ч одоо ямар нэгэн жижиг юм одоо салхи шуургын одоо амьдралын бас нэг жаргал зовлон зөндөө байна шүү дээ тий. Тийм зүйлд сүрхэхгүй одоо уурахгүй юу лээ. Одоо ингэж нурж унахгүй л байна гэж бодож байна. Манай үзэгчдэд гэр бүлийнхнийхээ дархлааг нь дэмждэг тэр аргаас хуваалцвал. Одоо ингэж штэ би сайхан уйсан л та юмас. Инээмсэглэл нэг дархлааг хамгийн ихээр дэмждэг гинэ. Тэгэхээр ерөөсөө инээмсэглэгтүүдэд тархиман бас юм нэг юм аз жаргалын гармуу. Аз жаргалтай байна гэдэг чинь хүний дархлын систем ингээл бас нэмэгдээл ингээл дархлаа маань сайжирч идэм байна л та. Тэгэхээр аль болох стрессгүй байхыг хичээдэг. Тэгээд дээрээс нь мэдээж цэвэр агаарт гарах те манай Монголын үндэсний одоо эртээр үеэс уламжлагдаж ирсэн. Мэдээж сүү цагаан идэгээ хэрэглэн, аар цаг хэрэглэн, одоо анс чацаргана гэлтэй. Ерөнхийдөө ийм хүү зүйлээс хэрэгэлдэг. Тэгээд дээрээс нь хамгийн нэгдүгээрт стрессгүй аз жаргалтай л байх, хорон мөчгүүрээс аз жаргалыг мэдэрч дархлаагаа дэмждэг. Та өөртөө хэрхэн анхаарч цаг зав зарцуулдаг вэ? Ер нь анхааралгүй яг эмэгтэй хүн чинь бүхэл цаг үед өөрийгөө гоё сайхан байлгахыг хичээдэг. Тэгээд одоо 7 хоногт 2 удаа жишээлбэл одоо маск тавьдаг ч юм уу те. Сардаа нэг удаа гоо сайхандаа ордог ч юм уу. Ерөнхийдөө сар бүр орохыг хичээдэг. Заримдаа бас нөгөө нэг энэ хүүхд сургууль соёлтой ч юм уу одоо ингэ хориг мориг тавьцсан үед бас хэцүү байгаа болохоор ерөнхийдөө гэрээ арчилгаанд маш их төлөв анхаарал тавьж байна одоо гэвэл. Хин нэгэнд зориулан хийсэн уран бүтээл бий юу? Бага. Тэр талаар хандаа зориулж хийжсэн. Тэгээд Монголынхаа бүх хосуудад зориулж бас хатан зүрхний хайр гэж дуу гаргаж ирсэн. Ер нь хэцүү зүйл тохиолдсон үед өөрийгөө хэрхэн тайвшруулдаг бол? Чангаар дуу сонсдог. Тэгээд чангаар дуулдаг. Ер нь их хүмүүстэй байдаг. Хамгийн анх удаа хийж үзчихсэн ажил. Ерөнхийдөө бол бага хот аав ээж хоёртой тусалдаг байсан. Тэгээд аав ээж хоёрын оролцоогүй гэх юм бол би анх соёл урлагийн сургуульд оюутан болчиход хавар найзтайгаа зөв Unitel дээр очиод анкет төглөөд нөгөө дугаар авахд тусалдаг ийм нөгөө гайд хийж ирсэн. Тэгээд тэр цалингаараа аав ээж хоёртой хамгийн анхны одоо нөгөө бие дааж болсон одоо ажил хийж болсон мөнгөөр ингээ бэлэг авч өгч явах тэр хамгийн аз жаргалтай байсан. Хамгийн анхны ажил гэвэл одоо бие дааж хийсэн ажил гэвэл одоо тэр л энэ да. Ер нь хүмүүс урлагийн замыг хатуу гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү? Нийлэн хатуу үед хатуу зөөлөн. Тэгэхээр одоо нөгөө манай томчуулуунаас ярьж лээдэг л та тий. Жохон зовлон болонтой тийм үед тайзан дээр гарах тохиолдол өчнөө байдаг. Манай багш маань ч гэсэн хэлдэг. Тайзан дээр гарах юм бол ерөөсөө чиний ямар гонигтай байх, юу тохиолдсон байх чи ерөөсөө хамаагүй тэрийг бол тайзныхаа ард орхиол тайзан дээр явчих баяр баясгалантай яг үзэгчдэд юу хүрмээр байгаа тэрийг л хүрх хэрэгтэй гэж загт сургадаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хатуу. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? Одоо би ханийн дуун дээр ажиллаж байгаа. Өр Монголын одоо яруу найрагч тэгээд
Урлагийн гавьяа сэтгэлд нь найдан жавхтайгаа хамтарсан ханийн тухайн нэг сахар мэдээлэл судахгүй гаргана. Анхны бие даасан тоглолтынхоо тухай яриач. 2020 оны 1 сарын 17-нд Хатан зүрхний хайр нэртэй тоглолтоо хийсэн. Тэгээд тоглолтоо 12 сарын одоо нөгөө эхнээс л эхэлж бэлдэж эхэлсэн. Нөгөө яг тоглолтын яг юу нь болохоор тэгж явсан л та. Тэгээд бүр бүжгийн бэлтгэл энэ төр маань болохоор 11 сараас эхэлсэн байсан. Тэгээд тоглолт үнэхээр сайхан болсон. Хамгийн анхны гэдэг утгаараа бас их сандрал цаана явагддаг юм байлээ. Гэтэ одоо ингээд харахад тэр бүхний цаана ингээд даван тулаад бас гараад ирсэн дээ. Харах чинь өөрөөрөө. Энэ оны төлөвлөгөөнөөсөө хуваалцвал. 20 онд хийж бүтээх айгүй олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Одоо нөгөө уран бүтээлээ бас өшөө одоо өөрийгөө арай нэг өөр талаас нь бас харуулж болох ямар одоо дуу байдгийн те тэр уран бүтээлүүдийг хийхээр эрэлхийлээд төлөвлөгөөндөө оруулчихсан явж байгаа. Тэгээд бас дараагийн цомгоо бас гаргах гэдэг. Тэгээд ихтгэл ажилд орсон явж байгаа. Тэгэхээр Гүгөө миний зүгээс таныг зорж бэлтгэн ирсэн асуулт маань энэ дуслаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа.